Байнгын хорооны дарга ирэх юм шүү дээ. Монгол улсын засгийн газраас бүгд найрамд Австри улсын засгийн газар болон Монгол улсын засгийн газрын хооронд санхүүгийн хамтын ажиллагааны хэлтсээрийн төслийг 2026 оны 5 сарын 25-ны өдөр Улсын хурлын холбогдох байнгын хороотой зөвшөлтсөөр ирүүлсэн билээ. Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 6 сарын 3-ны өдрийн хуралдаанаараа дээрх хэлтсээрийн төслийн зөвшөлтсөх асуудлыг хэлцлээ. Тус хэлтсээрийн төслийн хүрээнд 19 жилийн хугацаанд эргэн төлөх хугацаатай эхний 4 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй 1% хүүтэй 0.9% баталгааны шимтгэлтэйгээр 65 сая еврогийн зээл авах бөгөөд хүүгийн төлбөрт 12.8 сая евро төлнө. Хэлтсээрийн хүрээнд улсын эмнэлгүүд болон Дуур Бүжгийн Эрдмийн театрын тоног төхөөрөмжийг шинчлэх, суурлуулах, хүний нөөцийг чадваржуулах төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлцэх үед улсын хурлын гишүүн Лувсан Чамц тус төслүүд хэрэгжснээр хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд туссан ямар шалгуур үзүүлэлтүүдэд нийцэх талаар болон хэлтсээрээр хэрэгжүүлэхээр тусгасан төслүүдийг эрен билсэн шалгуур үзүүлэлтийн талаар улсын хурлын гишүүн Батнайрамдал хөнгөлтэй зээлээр санхүүжүүлэх төслүүдийн хэрэгцээ шаардлага хуваарлтын талаар улсын хурлын гишүүн Эрдэнэбат улсын эмнэлгүүдэд төсөл хэрэгжснээр эрүүл мэндийн салбарт гарах үр дүн ач холбогдлын талаар улсын хурлын гишүүн Жаргалан төслийн хүрээнд их хүүхэд няраа эндэгдэл бууруулах арга хэмжээний талаар болон Дуур Бүжгийн Эрдмийн театрын тоног төхөөрөмжийн шинжилгээний талаар тус асуулт асууж хариулт авсан бөгөөд хэлтсээрийн төсөлтэй холбогдуулан улсын хурлын гишүүд санал хэлээгүй болно. Монгол улсын засгийн газар болон бүгд найрамд Австри улсын засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлтсээрийн төслийг зөвшөлдсөх талаар санал хураалт явуулахад эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7% саналаар зөвшөлтсхийг дэмжиж санал дүгнэлтээ төсвийн болон аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд өргүүлэхээр шийдвэрлэлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын засгийн газар болон бүгд найрамд Австри улсын засгийн газрын хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлтсээрийн төслийг зөвшөлдсөх асуудлыг хэлсэн талаарх эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлцэж өгнө. Анхаарал хандуулсанд баярлалаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Заяа бол